Тэрийн хичээлээр өмнө үзсэн present continuous болон present simple цагуудыг ерөн давтаж жишээ өгүүлбэрүүд болон дасгалыг ажиллая. За present continuous цаг бол бид нар өмнө үзсэнчлэн альва тухайн ярьж байгаа мөчөд болж байгаа үйл явдал болон эхлээд үргэлжилж байгаа үйл явдлын талаар дүрслэхдээ present continuous буюу үргэлжилж буй цагийг ашигладаг. За present simple бол аль хэдийн үнэн батлагдсан үнэн зүйлийн талаар болон давтагддаг өдөр тутамдаа хэвшил болсон давтагддаг үйл явдлуудыг дүрслэхдээ present simple цагийг ашигладаг. За бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харьцуулж үзье. За нэгдүгээр өгүүлбэр The water is boiling, be careful. За энэ болохоор present continuous цаг дээр бичигдсэн байна тийм ээ. Тэгэхээр ус яг одоо буцалж байна шүү, болгоомжтой байгаарай гэсэн үг байна тийм ээ. За тэгвэл present simple цаг дээр water boils at 100 degrees Celsius. За ус 100 градус Цельсиус буцалдаг гэж. Тэгэхээр энэ бол тухайн мөчөд ус 100 градус Цельсиус буцалж байна биш. Ус бол ерөөдөө 100 градус Цельсиус буцалдаг гэдэг нь үнэн гэсэн юм үзэл учраас present simple цаг дээр бичсэн байна тийм ээ. За хоёрдугаар өгүүлбэр listen to those people. What language are they speaking? За эдгээр энэ хүмүүсийг сонсдоо ямар хэлээр яриад байна гэж байна. Тэгэхээр яг тухайн хоёр ярьж байгаа хүний эргэн тойронд ярьж байгаа хүмүүсийн талаар ярьж байна тийм ээ. Тэгэхээр тухайн мөчөд ярьж байгаа хүмүүс ямар хэлээр яриад байна вэ? Яг одоо ямар хэлээр ярьж байна гэсэн асуулт байна тийм ээ. За present simple цаг дээр excuse me, do you speak English? За уучлаарай та англи хэлээр ярьдаг уу гэж байна тийм ээ. За present continuous цаг дээр let's go out. It isn't raining now. За гадаа гарцгаая. Одоо яг одоо бороо орохгүй байна гэж. За энэ бол present continuous буюу одоо үргэлжилж байгаа цаг байна тийм ээ. Яг одоо бороо орохгүй байна гэж байна. За тэгвэл present simple цаг дээр it doesn't rain very much in summer. За 100 тимчиг бороо ордоггүй гэсэн үг байна тийм ээ. Үгүйсгсэн хэлбэртэй present simple цаг байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр I'm busy. What are you doing? За би завгүй байна. Чи юу хийж байна гэж яг одоо чи юу хийж байна гэж асууж байна тийм ээ. Тийм учраас what are you doing гэдэг үргэлжилж байгаа цаг дээр асуусан байна. За present simple цаг дээр what do you usually do at weekends? За чамайг одоо юу хийж байгаа асуугаа тийм ээ. Чи амралтын өдөр болгоноор юу хийдэг вэ гэж асуусан байна. За дараагийн өгүүлбэр I'm getting hungry. Let's go and eat. За би яг одоо өлсөж байна. Явж мэдцгээе гэсэн үг байна тийм ээ. За present simple цаг дээр I always get hungry in the afternoon. За би өдөөс хойш дандаа өлсдөг гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр энэ бол тухайн өдөр тухайн мөчөд өлсөөгөө ер нь дандаа л өлсчихэд гэсэн санааг илэрхийлж байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр Kate wants to work in Italy. So she's learning Italian. За энэ дээр Kate Италид ажиллахыг ингэ хүсдэг тийм ээ. Kate Италид ажиллахыг хүсдэг. Тийм учраас тэр яг нь Итали хэл сураад явж байна, сурж байна гэж байна тийм ээ. За present simple цаг дээр most people learn to swim when they are children. За энэ дээр болохоор ихэнх хүмүүс хүүхэд байх үедээ усан сэлж сурахыг хүсдэг сурдаг гэж тийм ээ сурдаг. За тэгэхээр энэ дээр болохоор ихэнх хүмүүс хүүхэд байх үедээ усан сэлж сурдаг гэсэн өгүүлбэр байна гэсэн. За дараагийн өгүүлбэр the population of the world is increasing very fast. За энэ дээр болохоор дэлхийн хүн ам эрчимтэй өсөж байна гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр дэлхийн хүн ам өсөд явж байна ингээд яг ярьж байгаа мөчөд буюу ойрын үед ингээд эрчимтэй өсөж байна гэсэн юм санааг илэрхийлж байгаа учраас present continuous цагаар илэрхийлж байна. За тэгвэл present simple цаг дээр everyday population of the world increases by about 200,000 people гэж юм тийм ээ. За тэгэхээр энэ дээр болохоор дэлхийн хүн ам өдөрт ингээд 200 мянган хүнээр өсдөгөө гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол дундаж тоо зүйлийг харуулсан байна. Дундчаар дэлхийн хүн ам өдөртөө 200 мянгаар өсдөгөө гэж. За тэгэхээр энэ бол тогтсон хэллэг учраас present simple цаг дээр бичсэн байна.